За ардчилсан намын үндэсний бодлогын хорооны хурлаар намын үндсэн дүрмэнд 2 үндсэн өөрчлөлтийг оруулахар боллоо. За үүнд үндэсний бодлогын хорооны гишүүдийг сэлгэсэн тохиолдолд их хурлаараа батламжлах болон төрөөс олгож байгаа намын санхүүжилтийн зарцуулалтыг тодорхой болгох заалтууд багтаж байгаа юм. За улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн эдгээр гол 2 өөрчлөлтүүдийг оруулахын сацуу үндэсний бодлогын хорооны хурлаар цаашид ардчилсан намын бодлого үйл ажиллагааг сайжруулах асуудлуудаар тодорхой хилцүүлгүүд өрнөх юм. За тухайлбал гишүүдийн зүгээс сонгуульд ялагдал хүлээсэн тойрог хэсгийн хороодын дарга нарыг солих, хариуцлах тооцох болон цаашдаа засгийн газарт орохгүйгээр тогтвортой сөрөг хүчний байр сууриас ажиллах зарчмуудыг тохирохоор болсон байна. За улсын дээд шүүхээс нийт 16 заалтыг бүртгэхээс бусаасны дотор онцлог 2 заалт нь санхүүжилтийн зарцуулалтыг хувь тогтоон тодорхой болгох, үндэсний бодлогын хорооны гишүүнийг их хурлаар батламжлах гэсэн засварууд байгаа бол бус заалтууд нь техникийн шинжтэй засварууд эзэлж байгаа юм а. Зайлшгүй хуульд нийцүүлэх 2 заалт байгаа юм. За нэгдүгээрт нь болохоор үндэсний бодлогын хорооны гишүүний нөхөн гарсан тохиолдолд тэр нөхөн сонгуулийг орж ирж байгаа үндэсний бодлогын үндэсний бодлогын хороо өөрөө батламжлана гэдээ манай дүрм дугуйн тусгасан. За энийг одоо улс төрийн намын тухай хуулиар төлөөлийн төв байгууллагыг эрх барих дээд байгууллага нь батламжлах ёстой учраас та бүхнийг энэ үндэсний бодлогын хорооныхаа нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүнийг их хурлаараа батламжлах ёстой гэдэг ийм заалт байгаа. За дүрмээ хуульд нийцүүл засварсны дараа ардчилсан нам дотор томоохон хөдөлгөөн өрнөх төлөвтэй байна. Тодорхойлох юм бол ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүдэд өөрчлөлт оруулах, сонгуульд хангалтгүй дүн үзүүлсэн анхан дунд шатны намын байгууллагын дарга нарыг солих зэрэг асуудлууд нэрлэгдэж байна. Би одоо сонгуульд ялагдсан учраас сонгуулаа зарлана. За нийслэлийн намын орооны хурлаа зарлана. Хуралдаанаар нэр дэвшигч нар маань өрсөлдөөд за тэгээд олонхын санал авсан намын дарга нь дараачийн одоо нийслэлийн намыг удирдах явна гэж. Намууд нэгнийхээ мууг үзнэх юм бол энэ цааталт төрийн гамшиг нь ард түмний зовлон болж хувирдаг. Тийм учраас энэ улс төрийн тэмцэл хэлүү хэрүүлийг бол жах учиртай хийж явах хэрэгтэй нэг талаас. Сайд болох хүсэлтэй хүн ч юм уу засгийн хамтсан засгаас байгуулах тийм бодолтой гишүүд бол байгаа. Нуугаад явах байгаа. Гэхдээ би тэр хурал дээр нэг юм хэлсэн. Хүн болгоныг нэг хайрцагт оруулж сэтгэж болохгүй. Зарим нь бол хүсэлтэй байгаа, зарим нь бол намайг уушж байгаа. Хамгийн гол нь дотроо сайн ял. Цөөхөн ч гэсэн ялт байгуулсан намын дарга нар байгаа шүү дээ. Анхан болон дунд чатны. Тэр хүмүүс нь бол ялтаа байгуулсан учраас хүнд хэцүү нөхцөлд гэж хэлээ л та. Ялт байгуулсан учраас үлдээд, өргөжлүүлээд ажиллах ёстой. За дараа нь хэдээ ялт байгуулгаач гэсэн хуучин байсан одоо тоог ахиулсан байж болно шүү дээ, тийм ээ. Хувийг ахиулсан, тоог нь ахиулсан бол тэр дарга нарт бол ихтгэл үзүүлэх асуудлыг бол хэлцэж болно. Ихтгэл үзүүлж болно. За ялагдал хүлээсэн газрууд бол солигдох ёстой. Шинэ одоо зохион байгуулалт сонгуул явах ёстой гэж. Харьцангуй тэр оролцоогоор дүгнэх талаараа ардчилсан намын хувьд бол тийм би бас тийм муугүй гэж боддог. Тийм тооноор орж ирэх асуудал ардчилсан намд харьцангуй тэгтээ бас хэлж байгаа харьцангуй бага. Тэгэхээр энийн дээр бид нэр дахиад дүрм журмын хүрээнд түрүүний хэлдэг тэр бодлогын зөвлөлд хуваагдаж ажиллах, эдгээр энэ оролцоог хангаснаар ажиллах гэх зэрэг олон зүйлүүд дүрмээр сууж байгаа. За өнгөрсөн хагас жил орчмын хугацаанд ардчилсан нам засгийн газраас гарч Монгол ардын нам даргаа сольж Монголын улс төр халсан. Харин энэ үйл явдалд сөрөг хүчний зүгээс зөв бодлого баримталсан гэж үндэсний бодлогын хорооны гишүүд нь онцолж байна. Харин цаашид дахин засгийн газартаа эвсэж нийлж болохгүй гэдгийг гишүүдийн олонх нь сануулж хэлж байлаа.